За өнөөдрөөс эхлээд би та бүхэнд энэ шүүхийн шийдвэрийн сангаас юм хэд хэдэн кейс аваад юу вэ? Хуулийн ойлголт өгье гэж бодлоо. Өнөөдрийн ярих сэдэв бол хөө хэлцэх хугацаа. За манай энэ хэрэг дээр яасан гэхээр 2015 онд иргэн Бэн голуун тонтноос зээл авсан байна. 7 сая төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авчээ. За тэгээ 2017 он болоход мань хүн бол зээлийг төлөөгүй юм байна. За тэгэл 17 онч боллоо, нөгөө хугацаанч дууслаа гэтэл нөгөө банкнаас зээлээ төл гэж ярьдгүй. За тэгээд энэ 17 оноос хойш чинь 4 жилийн дараа гэхээр 2021 онд гинт одоо банкнаас мань хүнийг шүүхт өгсөн байна. За энэ нөхөр бол манайхаас 7 сая төгрөг зээлсэн, зээлээ төлөөгүй, хүү алдангатайгаа нийлээд 14 сая төгрөг болсон. Энийг одоо энэ нөхрөөс гаргуул гэдэг. Тэгтэл мань хүн бол өмгөөлөгч аваад шүүхт орсон. За өмгөөлөгч нь юу гэж хэлдэг гэхлээр за манай үйлчлүүлэгч бол голуун тонтноос зээл авсан үнэ. Энийгээ төлөөгүй ч үнэн. Гэхдээ голуун банкныхан гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн дотор манайхыг бол шүүхт өгөх ёстой. Гэтэл энэ бол 4 жил өнгөрсөн байна. Хөөөлцөх хугацаа дууссан учраас энэ зээлийг төлөхгүй гэж маргасан байна. За тэгэхээр анхан шатны шүүх юу гэж дүгнсэн гэхлээр банкны буруу гэж үтсэн юм байна. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 75-ын 1-2-д гэрээний хөөөлцөх хугацаа 3 жил байна гэсэн байна. Тэгэхээр 15 он зээл авсан хүний зээлийн гэрээний хугацаа 17 он дуусж байгаа шүү дээ. Тэгэхээр банк бол 20 ондоо багтааж мань хүнийг шүүхт өгөх ёстой байсан. Гэтэл 21 онд өгсөн буюу 4 жил өнгөрсөн байна. Тэгэхээр та одоо хууль заасан хугацаанд энэ хүнийг шүүхэд өгөөгүй учраас шаардах хэрэг байхгүй гэдэг. За тэгэхээр анхан шатны шүүдийн ингэ шийдэн гуйтал нөхдүүд давзаалдах журмаар гомдол гаргасан. Давзаалдах шатны шүүх мөн адил одоо банкыг хуулийн хугацаанд буюу хөөөлцөх хугацаа дуусахаас өмнө шүүхэд өгж нэхэмжил гаргаагүй гэдэг үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна гэсэн үг. Тэгэхээр эндээс юу болсон гэхээр нэг хүн банкнаас 7 сая төгрөг зээлсэн юм байна. Банк нь одоо 3 жилийн дотор хэмжил гарах ёстой байтал гаргаагүй. Ийм учраас одоо тэр 7 сая төгрөг буцааж төлөгдөх боломжгүй болсон гэсэн үг. Тэгэхээр иргэний хуулийн 75 дугаар зүйл дээр хөөн хэлцэх хугацааны талаар заасан байдаг. За 75-ын 2-1 дээр гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлцэх хугацаа 3 жил, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлцэх хугацаа 6 жил. За тэгээд бусдын эд хөрөнгөд гэмт хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гарах хөөн хэлцэх хугацаа 5 жил. За тэгээ ерөнхий одоо хөөөлцөх хугацаа 10 жил байна гэж ингэ заасан байдаг. Тэгэхээр эндээс бид нар ямар сургамж авах вэ гэхээр манайхан чинь ингэдэж шүү дээ, одоо хүнд мөнгө зээлүүлээд гэрээгээ хийчдэг, нотариотоор орчдөг. За одоо бүх юм асуудалгүй гэрээтэй одоо мөнгө шилжүүлсэн баримтанч байна. Болохгүй бол одоо би шүүхэд өгөөд авчна гэж боддог. Гэтэл тэр гэрээнийхээ хугацааг аюулсаа харах хэрэгтэй. Чи 1 жилийн хугацаатай гэрээ хийгээд нөгөө нөхөр чинь мөнгө төлөхгүй байх юм бол яг тэр хугацаа дууснаас хойш 3 жилийн дотор шүүх цагдаа хуулийн байгууллагад нэхэмжил гарах ёстой. Тэгэхгүй манайхан ч ингээ хаяал гадагшаа явчихдаг. Эсвэл бол нэг тоохгүй явж агаад 4-5 жилийн дараа нөгөө хүнээсээ мөнгөө нэхэр энэ мөнгөө олж авах ямарч боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хууль заасан хөөөлцөх хугацаа гэдэг бол ийм одоо утга учиртай зүйл байдаг. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй анхаарах хэрэгтэй байна шүү.